Энэхүү контент маань ёс бус хэллэг болон маш их маазыг агуулсан учраас хэрвээ та насанд хүрээгүй бол яг одоо back товчон дээр дарна. Баярлалаа. Киноны ихэнд гарч буй энэ цагаан гонж таяр болвоос. Манай киноны гол дүр сурчлагын компанид удирдах төвшний ажилтан туузын гишүүн хийдэг. Тавны зайн гарсан ч гэр бүл эхнэр хүүхэдтэй болох өчүүхэнч бодлоггүй хүүхнүүдэд нугасгүй атлаа. Тэднийг дорд үздэг Дамьян Сакс гэж нөхөр. Ээлжид ванайта хийчээд бушуухан зайлахын төс хотлоо өнөө өглөөний цай бренди хувцс өгсөн болоод дутаан нодож байгаа нь энэ. Амьд хүний арга ивийг олоо сурчсан. Цэцэн үгэн цээжинд нь бүлэглэж байдаг болохоор хэдэн дарга өвөнрийн чихэн дээр цэцэг навч ой модургуулсаар энэ төвшөнд хүрсэн гэж. Энэ удаад дэлхийн алдартай шарааригны брендийн эмэгтэйчүүдэд зориулсан бүтээгдэхүүний сурчлагыг хариуцсан ажиллахаар болж манай Монгол ах нар шиг шоуданга ажил ярьж байх үед пивний үйлдвэрийн туузын гишүүдээс эмэгтэй хүний өнцөг санаа хэрэгтэй танаа удирдах төвшөнд чинь дам боожготой улгаачуд байдаг гэсэн өнтер гэсэн боосоти яриаг сонсож суусан манай Дамьян манайх өнгөрсөн 7 хоногт ёстой мундаг нэг эмэгтэйг удирдах төвшөнд ажилд авсан шүү дээ. Яа та нарыг хүсч буй эмэгтэй хүний өнцөг санаа бидэнд байгаад бол тэр туузын гишүүдэд дуулгаарай. Гэхийг сонссон манай хүний хамаг бүдүүн дарах гүчид сайхан хушиг сийхтэлүүлж байх шивдэ. Хэзээ бид нар эмэгтэй ажилд авсан юм бэ? Гэхэд дөнгөж цай зогсуулчихлаа. Гэт бас л сайхан тархийг гаргаж ирээд вогтоо усаар угаагаа захирланч энэнд нь уяр нь том ажил аварч чадлаа. Гэхдээ би ер нь эргэжл пенсэндээ гарыг гэж бодож байгаа. Дараагийн захирлаар чамаа аглэгж өгөрсөн зөнөг тархиндаа бодоод яваа шүү гэж хэлэх болно. За тэгээд худлаа шаасныга гялс янзлах санаатай үнэн учир яаралтай худлаа үнэн бэлгэдлийн чанартай хүн томилохоор болж туслагтай эмэгтэй ажилчдын нэрсийг шүүхийг даалган үсгийн дараалаар үсгээс эхлээл Алекс гэд хэлж байтал зүйтэй наадхыг чинь тушаал дэвшүүлчих уулзал томил надад яаралтай нислэг захиал гэж юм да. Нөгөө Алекс нь энэ компанид 20 жил яг нэг байранда ажилласан ганц бие ээж байх бөгөөд маргааш өглөө дарга уулзалт товлсон гэдэг мэдээг Алекст хэлтэл нөгөөх нь чааваас яалаа гэж намайг халж байгаа байх тэргээл угаасаа хамаг муухайг л төрүүлж бодох нь ойлгомжтой. Туслаганд гэхдээ тушаал дэвшүүлж байгааг дуулахтал миний презентацийг үзсэн байх та. Би гайхалтай зүйл бэлдсэн гэдгээ мэдээд байсан юм аа энэ гэд хальт өөрөөр бахархаад авна. Уг өдөр Дамьяны ээжийн төрсөн өдөр тохиож баянэрч туслахаараа ээжтэй бэлэг бэлдүүлсэн болоод давхиад очиход зөвхөн Монголд ч биш баруунд ч бас эрчүүд нь буудан дээр тухлангаа онгоц алдан пив гуударч эмгтээчүүд нь хамаг л хоолунд гэр орны ажилдаа санаа тавьдаг үзэгдэл яг дүрээрээ. Компанийнхаа хамаг бүдүүн дарга болж бүг дуулган давхар баяр тохион ээж нь хүргэнэ ширээн дээр юм зөөж аваачих чиглэл өгтөл ихнэрээ дуудан ээж чинь чамайг дуудаж байна гэдэг. Манайхаас бүр илүү ширүү юм шүү. Монголд бол эхнэр ээжийн үгнээс зөрмөл турсах кон За тэгээд дараа өдөр нь ч юм уу хэзээ чим ажил руугаа орж яваад Алекс Даниэл хоёр таарч майнер чухам джентльмен царайлан таны дараа энэ гэж шат руу төрүүлж оруулан араас нь шун хайнуудаар харж зогсдол Алекс миний танилцуулга таалагдсан юм шиг байл те гэхэд лэг шааш юу чараг уншаагүйч Алекс ч би угаасаа ястаа хичээж ажилласан л да гэж хэлээд уулзалтан дээр уулзъягээд сална. Даниэл ч үүдний ресепшн ажмаг хөөрхөн сайхнаар нь дуудаж хөөргөж аваад цэвэрлэгч анаатай 5 өгсөөлөө дадлагын ажилтан юм уу эмхтэйтэй ч мэд явсаар өрөөндөө эрдэл туслах нь Алекс таны хүлээж байгаа гэсэн юун Алекс. Тэр чи ямар аацсан юм гэхэд нөгөө таны тушаал дэвшүүлсэн эмхтэй шүү дээ. Гэт Алексийг орж ирэхэд нь нэр Алекс. Чамайг тушаал дэвшүүлсэндээ үнэхээр сэрэг цангалуу бай шүү. За удахгүй хурал дээр уулзъя гэд хурал эхэлнэ. Бэвний үйлдвэр эмэгтэй хэрэглэгчтэй дадах компанид ажил эхлүүлж байгаа бөгөөд эмэгтэйчүүдэд зориулсан бүтээгдэхүүний нэр урьяаны талаар санаа бодлоо уралдуулж байх үед манай Алекс хэдэн санаа хэлэх гэдэг чи нохой хуцаж байгаа чинээ тоохгүй нөгөөдүүл нь яриаг нь таслан хоорондоо ярьсаар. Мань Даниэлийн санааг жинхэнэ төгс санаа гэж хошногыг нь хушигтай хөхөх нь холгүй болцгоондоо. Алекс ч санааг нь огт сонсоогүй дурман гонсон өрөөнд нь шааж очин ярилцах гэтэл Даниэл ажлын хамтрагчтайгаа өөрийнх нь талаар хүүхнүүдийн ярианаас авах юм байхгүй харилцагчлалын хүслээр л бэлэг тэмдэг бүхий байлгаж байгааг сонсон уурлан би энэ ажилд өөрийгөө хангалттай тэнцэнэ гэж бодож байсан. Тач чам шиг эмэгтэйчүүдийг үзэн ядах сэтгцэн өвчтөй юмтай ажиллаж чадахгүй юм байна. Зайлаа гэд гараад явна. Даниэлч дургүй хүрээд араас нь гарч хуруугаж хөнлөглөгөө тушаал дэвшин дуугүй өндөр цалин аваад явж чадахгүй заяагүй авгаавэ. Энтэр гэж яваад чонгийн мод бүргөө даг зараа газар сав ухаан орно гарна.
Арайч бас дэшээ явцсангүй. Эргэн сэргээд ажил руугаа яваад ортол хамтран ажиллагсад нэг л биш. Өмссөн хувцс сунар Аладдины жин шигч болцсон явж байх шиг рүүгээ орох гэтэл туслах нь Алекс өөрөө дураар ордог юм бэ. Даниэл мунавшаа энтер гээд. Майнер ч бүр шок. Юу гоцаад байгаа юм бэ? Алекс дөнгөж түрүүхээ халагдсан. Тэгэхэд Алекс амар босс хувцсан өмсч гисэн орж ирсэн. Хөө тийм үү? Хин намайг халчих вэ? Гэж мэл гайхтал авна. Хамаг бүдүүн дарга нь кофе барж Алекс түүлжлээ. Ресепшн ажимаа тэрний оронд захирал энтер болчихсон зүүдлээд байна уу юу вэ гэд агаар амьсгалах санаатай гадагшаа гартал энэ хорвоо бүр оронгороо иргэжээ байхгүй. Burger King биш Queen. Ирчүүд хүүхдүүдээ салхилуулна. Секси зурагт хуудсууд дээр дан ирчүүд байх хүүхэд гайхаж балмагцаар гэртээ иртэл гэр мөрөн шаал өөр болцсон. Ширээн дээр байх сэтгүүлийг хартал нүүрэн дээр дан секси эрэгтэйчүүдийн зураг. Номнууд нь Harriet Potter, Lady of the Rings болчихсон. Роми Паплам гэж байха болж мам лам буюу эмхтэй болцсон. Айд сандран аав ээж их рүүгээ такси бариад очтол таксины хажууд Jordan Brand логон дээр гизэг мэм чааж өгш гэ. Ер нь л эмэгтэйчүүд бүх ноён оргилыг эзэлсэн. Хүүхнүүд вино шимж хов бацдаг ертөнцид ирсэн тодорхой болов хөрх. Төрсөн гэртээ давхаал ортол үеэл дүүнер нь үсэндээ хавчаар энэ төр зүуц. Буулгар чулуу шиг юу ч хийдгүү диван дээр савхардгүй. Хүргээ ах нь хурчиж тосч яваал. Том өрөөнд аав ах нь биш. Ээж их хоёр нь буудан дээр налайцсан унгас алда хөлбөмбөг үзэн хөхрөлдөн суудаг. Аав хаануугаа дэнд ойлгомжтой буюу галтгаа аваар DJ хийсэн шиг хоолонд бэлтгэн байхыг харан буцаад хэмийн болцоогоо штэ юу гэж нуулаад байгаа бэ аава гэтэл үхээс өмнө ээж чинь чамайг сүйт бүсгүүдээр чи аваачрыг харах заяагүй хүй юм байл л да би хэмээн ихэр татуулан уйлж Майнер шам мөргснөөс болж л ийм зүйл боллоо гэж бодон ажлынхаа үүдний шонг тархиа гоож гавлаа цууртал мөргсөн ч байх байдгаараа энэ ертөнцид гацж байгаа нь тодорхой болов. Дөнгөж шам мөргөд эргээ зэрэгт нь хараа зогсч байсан тагтааны үүр болсон эр хурчэрэн Шинкава би ч бас ирчүүд маллалдаг жинхэнэ ертөнцөөс ирсэн. Маркус гэж нэгээр бодсноос хойш шинэ хүн харах таатай байна шүү. Гэхийг сонссон Даниэл хэрхэн буцах талаар лавлахад өөрчлөлт хийж чадсан тэр л хүн буцах хэрэгтэй болдог. Өөрийнхөө ажиллаж буй талбартаа маллайданд гарч чадвал өмнөх өөрийн ертөнц рүүгээ буцаж чадна. Майнер чугийн бардамын болохоор миний компаниг ресепшн удирдах байхад наад чинь ямар амархан юм бэ гэж бодгондоо. Маргааш нь болж Майнер хэнийг мэдгэдэхгүй мууртай цуг сэрэг. Одоо хүнийг шиг шүршүрт орсон болоод байж байх үед нь нөгөө талд Алекс хоо Дамьяны хуучин гэрт эрэгтэй үйлчлэгч нэртэй боксийн бэлтгэл хийнгээ Сауди Арабид ирчүүдийг машин барихыг зөвшөөрсөн гэж штэ. Цочмог шийдвэр вэ энэ гэсэн шиг өглөөг өгт. Метронд явж байхдаа ахмад насны ажмаа Майнерийн нуудгаар бөксөө нааж магаад арай ч ажил дээр явж очиод компани захирал болчихоодгүй ресепшн авгаар давхиж ороод хүшээ Felicity хоёулаа энэ стресстэй ажлаас түр холдон хоёулахнаа үчиг өнгөрөв ямар байна да. Би үнэхээр сайн ажиллаж байгаа тушаал дэвжих цаг болсон гэж бодчих. Гэтэл би энд тууцын дарагтай чухал уулзалт хийж байхад ямар навшаа яриад байгаа тийм бэ. Гэхээр нь тууцын даргаыг хартал мань цэвэрлэгч байна. Хамгийн дээр нь заларчихсан байж үдэх шүү сойлог гэж. За тэгээд ээлжид компанид ажлын уулзалтанд орон мэрэгэн санаагаа хэлж цөмшай гэтэл нөгөө хүүхнүүд нь яг ярив шарагдач. Бүр боожгоо шиг хэлбэртэй лонготой вино гаргая. Хушхыг нь усан үзмээр орлуулгын энэ гал. Галзуу солиотой юм ярьцгаах нь ч нөгөө саналыг нь шагалтанд дэмжицгээх бол. Даниэл ч ямар эр хүн наад боожгоноос чинь вино уугаа сууж байх уу гэж эсэргүүцээд сийнг байнуулнаа. Ирчүүдийн бүтээгдэхүүн гаргаж өгч энэ өрөөнд ярих хэрэгтэй ганц эрэхтэй яриг сонсохгүй аниад байна. Хэлэх үгээ хэлмээр байна. Явцгүй санаануудыг чинь зөндөө сонслоо гэхэд Алекс "Гү чиний биений юм ирсэн юм. 7 хоногт ядаж нэг удаа сүү сайлаа өргөж байт их үү. Тэгэхгүй бол уур уцаартай болдог гэсэн шүү." гэж хэлснээр юм ярих ч хүсэлгүй болж амаа таглуулнаа. Арга барж төрсөн ихчдэрээ очин зөвлөгөө авах бөгөөд их чинь чам шиг ийм хүсэмжит биш амтныг ер нь хэн тоож нэг нүдэрээ харахавд. Амжилттай яваа. Гоо сайхан хувцс сунар би хаандаа анхаардаг юм шít. Гэд их чин заасан замаар гадаа төрөх хувцсалтандаа анхаарч эрс өөрчлөгдөхөр шийдэж байгаа юм. Баахан л нүд гялбам хувцс сунар авч дэлгүүр хэлсэн их чин энэ ертөнцийнхээ хуулиар хамаг юмыг нь барин гүрүү шиг энэ хийгээстэй. Victoria's Secret хүртэл Victor's Secret болчихсон. Ирчүүдийн хушгины левчин гага хүрл байдаг шасаа. Таг. Биихээ бүх өснөөс ноолуура зулгаалга.
Үсэндээ боржгор хийм хийл гэж бидний хэвийн ертөнцид эмэгтэй хүмүүсийн хийдэг бүхэл зүйлийг манер хийж эхлэх бөгөөд дугуйжийн турж төргөн хоол бус эрүүл хооллож эхлэн хөмсгөнийхөө зэрлэг мэрлэгийг өөрөө зулгааж баасаар дүүрсэн гэдснээс салж ёсталныг хараа булаам сайхан залуу дахин төрхөн дээрээ. Манүсийн ертөнцид эрчүүд хийдэг бүх ажлыг энд бол хүүхнүүд булаагаад авчихсан. Газар шорооны ажил зам засвар дээр дан эмэгчингүүд ажиллаж байх бөгөөд цоошин өнгө төрхтөгөөр ажил дээр шаагаал ороод иртэл дээр дооргүй манерыг харж сэрлэн нүдэлж байдаг шүү. Захирал Фелиситийг харснаа. Хөө, чи бүр өнөөдөр ямар гоё шааж байна. Ингээл шүл самаа залглаад шүлэгтэй байж ядж байгаа юм. Даминч байдлыг өтөр түргэн гартаа авч таашийн хамтрагчийн уулзалт руу явж байна. Шинээр томилогдсон захирал нь эрэгтэй хүн болсон гэж тууллаа. Тэр уулзалтан дээр манайхаас ирчүүдийн төлөөлөл янзын биш боосаа. Гэтэл нөгөөх нь ч ухаан санаа дамины цавинд яваа учраа чиний зөв. Ирчүүдийн санааг сонсдог. Энийг харуулах хэрэгтэй. Уулзалтч тансаг ресторанд эхлэн Алекс, Фелисити хоёр стейк, бургер захиалан нохоо гахаа шиг лавж эхэлтэл мань Даниэл дэглэмтэй байгаа учраас шинэ ногооны салаад захиалан сууцгаана. Бид нэр гэхдээ арай л амар хүн нэгдлийн үеийн хүмүүс шиг төсөөлөө шаацсан гайгүй байгаа. Тансаг ресторанд ороод арайч бургер нөлөх хэмжээний бүдүүлэг биш үстэй ч тоо. За тэгэл хамтрагч газрын шинэ босс бид нар шинэ агентлагтай хамтарнаа. Ирчүүдийн зах зээлийг мэддэг тийм газар бидэнд хэрэгтэй. Гэтэл Алекс дорд үзсэн 9 бусаар нь хэлж "Эрийн сайндаа Заки болсон юм шиг ашиглаж байх шүү дээ." Гэснээ баахан дормжилж байснаа төгсгөлд нь мэрэгэн санаагаа хэлэн нэг юм хамтарч ажиллахаар болно. Даниэл яриаг нь дундуур нь таслан хэдэн удаа зөвөр ойлгуулах гэж үздэг чи мэдээж игнор дуулгүй явах вэ. Уулзалтын дараа Фелисити Даниэлтэй тусгаалan уулзаж "Чиний уулзалтан дээр юу гэх гээдсэнийг би ерөнхийд нь ойлгосон. Чамд чадвар байна. Тэгэхээр юу яах вэ? Манай гэрт орой уулзсан тушаал дэвшүүлэх талаар нухацтай жижигтэй ярилцвал ямар вэ? Манай хүн чи шууханд филер шагуулсан мун шиг болгож хаяал. Захирлынхаа гэрт тавьгаад очиндоо. Закийн ихийн умаагаас төрсэн биен дээрээ шууд халаад нэмэрсэн. Наадмын хуушур шиг болсон дэглэнэн цаанаас нь зохиугаал. Амар. Шинэ хамтрагчийнхаа бүтээгдэхүүнийг амтлангаа ажиллаа ярих гэтэл Заки юуг л тушаал дэвшихийн тулд юу хийж чадахыг асуусан. Даниэл зориулаа авсан хувцас өмсөхийг шаардна. Нөгөө хувцсанд ковбой хувцас байх бөгөөд манай хүнч дуртай дургүй нөгөөх нь өмсөж гарч ирээл Закигийн хүсэлтээр хоёр буу болон өөрийнхөө ганц их бүү гэргэлдүүлэн ковбой шиг ярьж эхэлтэл ажимаагүй эвхрээл мошиграл хачаачин болж байснаа тавир бололтой. Тэр чихтэй унтаад өгвөө. Таг аниргүй болсон. Манай хүнч бадны тушаал ахихаар боллоо доо гэж байдал боос ажмаа байхгүй. Зүрхээ хаагдтал тавирсан болж таарна. Оршуулган дээр Фелисити тушаал дэвшүүлнэ гэж молго өмхүүлэн офсын бүх хэрчүүдийг эдэлсэн болж таарна. Даниэл зүгээр л тэдний нэг болон юучгүй хоцорч байгаа нь энд байж. Гэхдээ шин Закиг томилох туузын хурал удахгүй болох гэж байгааг олж мэдэн тэнд очиж Глендаг алмааруулж байгаад Заки болохоор тансаг байшин руу нөхүүлгийн жолоо залдаг. Уулзалт чихэллээ. Манай залуу ханцуг нь ханц татаад хайцсан өснөөсгүй цээжээ ил гаргасан пижак өмсчихсэн уулзалт дээр хэрнүүл бид нар дараагийн Закиг нас хүйс үндэс угсаа гарал үүслэр нь биш цэвэр ур чадвараар нь сонгох хэрэгтэй энэ гээл мангар сериосны ярьж байтал туузын дарга тэрийг нээж тоожгоо юм алгаа. Ядаж байхад тал талын авьяас таймаа төгөлдөр уурчин жинзи байгаад ажилдаа ирээгүй мө хаашаа шууд л төгөлдөр ууран дээр нь давхиж очиод дуулж хуурдаг. Глендад ч энэ бүхэн таалагддаг бололтой. Гарч уух санал тавина. Алекс цуг явахар болж баарнд ороод тавирч байхдаа талиагаад өгдөг эмээтэй энд орж ирж хуушур мэмүүдээ салж унтал савдаг байснаа дурсан. Та хоёр тэрнийг орлож чадах эсхийг чи харъя л да. Химэн нохоо 3 биш 30 харагдтал гударцгаана. Глenda тасарч унаад Алекс Даниэл хоёр гэрд нь хүргэж өгöd маргааш нь Закид нэр дэвшиж байгаа хэд өөрсдийн танилцуулах хурал эхлэх болно доо. Энэ ертөнцид ladies first биш. Ирчүүд эхэлдэг тул Даниэл эхлэхээр болж уран яруу үгсийг хослуулан гайхалтай илтгэл тавиад араас нь өндөг онгойлгон эрвэхэд тэндээс нь гарч ирээл Глenda дээр очиж сууж муугаал кино бүх зүйл яг сайхан санснаар болж байтал Алексийг уцдуурч гараад ярьчихгүй хүүхдүүд нь яралтай үйл залгадаг юмгээд шууд тэндээ ярин оргитно. Охин нь салгалж байгаад үүдэн шүдэ цөм шаагаад хайчихсан. Шүдний имж олдохгүй байгаа хэлтэл Даниэлд мэрэгэн санаа төрж ихчихээ шүдний имлэг рүү Алексийг зайлуулад Глендад бүх санаагаа ойлгуулад үлдэх гэтэл Алекс гээл би зайлаад өгье гэхэвд чи цуг яваад өгөөч гэх бол. Даниэл ч Глендад миний илтгэл таалагдаад байгаа шиг байна уу? Чи яваад ирэхгүй дөө гэд хэлж дуусаагүй байтал зүгээрээ. Чи цуг явсан дээр гэж мэрэгэн санаа нь өөрт нь гайвалж байгаа юм.
Замдаа машиныхын дугуй хагарч Алекс эми сайнаар дугуйгаа солиод Даниэлчийн ертөнцийнхөө дүрд орчихсон хажууд нь салсан нөхөр мөхрийн талаар асуун хов базж байгаад шүдний имлэг дээр ирэн Алексийн охиныг ихчтэй хүлээлгэн өгöd хоёулаа ядарснаа гайхацгаан гэрлүүгээ харьцаагаад маргааш тулаанаа үргэлжлүүлээ гэдэг чи. Хушиг сэгтэл үлээцгээсэн болж тааран хоёулаа буцаад Глендагийн харшид тааралдана. Бандсан хоёр гар улаан хэрүүл болж байснаа шууд үнсэлцэн оцолцож. Дээр доор орж шүлөд бүхэн хэд хэдэм их нэгэндээ хийж угаад юу юу л ховц сундраа тайлдан цэнгэлийн монлайд хөрөн өглөө болж Даниэл өтөрдөргөн дутаа химээ сурсан зангаараа сэмэрхэн зайлах гэтэл Алекс хэдийн төрүүлээс ирчихсэн нууцаар оргох гэж байхдаа таарч халуухан шин байсан талаараа амаа уралдуулан ярьцгаана. Ер нь ямхаа болоод нэг нахвал яасан юм даа ухааны юм яриад байж байтал Алексийн утсан дуудлагын Гленда тэрнийг захирлаар томилсон. Даниэл мэдэн яахлаараа нэг ч илтгэл тавиагүй хүнийг шууд захирал болгодог юм бэ. Би болох ёстой гэж орилж хашгирч байгаад дургүйг нь хүргэн Алекс ажлаа хүлээж авсан эхний тушааланд Даниэлийг халах байх болно гэд гарч одно. За байхгүй. Юу компани толгой залрах. Бүр халагдаад хлуугаа нөгөөх маань. Ажлынхны ирчүүд Алексийг бид нэг нүдэрэж харахгүй чи хараараа энтер гэснээр орж ирэхэд нь торт морт барьдсан. Бид чамд хайртай Алекс энтер гэж мэгэл. Эмэгтэйчүүдийн хуудзанг бол яг л дүрсэлч шүү. За тэр яах. Даниэлийнхүү бүх төлөвлөгөө нь фейлдж эмэгтэйчүүдийн эрхт ертөнцид үрд гацч бууга ухаарч ээжийнхээ гэрт очтол хүргээ ах хүн сайн өмгөөлөгч найз бийгээд Алекс болон компанийнхаа эсрэг хэрүүл хууль бусаар халагдсан. Бас захирлын суудлыгч шудраг бусаар олж авсан хэмээн зарга үүсгэхээр болно. Даниэлийг халагдсны араас компани удирдлагууд ч сандралдан ирчүүд хилам ихтэй зүгээр ингээ зайлаад өгөхгүй. Бидний эсрэг хилам хийх магадлалтай учраас Алексийг тэрнтэй ямар нэг өөрсдийнх нь эсрэг ашиглахт зүйл хийсэн эсхийг асуудал ганц удаа л бавсан гэж жишимчгүй хэлж байдаг шүү. Бид нар ч бас арай ийм шир биш шүү. Арай муухай харагдуулаад байна шүү энэ ертөнцч маань үсийг. Даниэл тэр Алекстай унцныгаа баталж чадвал ажлаа буцаа амгах бүр захирлын суудлын дээр ч очих боломжтойг сануулдагч. Даниэл энэ талаар яриагүйгээр барахгүй гомдолж гаргаагүйг Алекс удирдлагуудын хурал дээр олж мэдэн сэтгэл нь хөдлөв. Яв Даниэлтэй уулзахаар гарч одно. Гленда энэ үеэр өөрчлөлт хийх ёстой компани удирдах төвшний ажилтнуудад хэлээд амжина. Алекс ч юугүй л Даниэлийн гэрийн гадаа очин ягаад бид бавлцсан талаар гомдол гаргаагүй юм бэ? Чам тэр боломж байсан штэ гэхэд мэдгүй. Зүгээр л хэлхийг хүсээгүй. Хэмээн уянгалж байх зуур Алексийн утсанд дуудлага ирэн захирлын ажлаас нь тонилгож оронд нь Даниэлийг гүйцэтгэх захирлаар томилж үг дуулгана. Дотроо уур нь хурж байсан ч Даниэл сайн болцсон юм хаашийн баяр хүргээд. За одоо тэгээ чиний таг арга барил дасгал болчт. Гэхэд Даниэл тэгэхээр би буцаад өөрийнхөө ертөнц рүү очихулж байна. Би ямаргүй. Алекс битгий надаас холд өдөргээд. Тэнгэр бурхантай яриад эхлэхээр хинч гайх нь үстэ. Алдсан урчуу яв гэж байтал хулхи Макс пүүзэн галтерч дагзаараас авч ойч ухаан алдаад сэрэхэд мэдээж өөрийнхөө хаан ширээнд сууж байсан ертөнцөө эргэн ирсэн байдаг. Яар цандран ажил руугаа явж орон ресепшн Felicity-г барьж аван та амьд вэ штэ ашгүйтэй гэж баярлж байснаа. Таач бас сэрэлтэй их шүү. Ингээд туслах дээр очин дөнгөж төрүүхэн халсан Алексийн гэрээ хаягийг олж өгөхийг гуйхтаа бас болоогүй. Туслахаар нь олон жил ажилласан талархан дээд төвшний албан тушаал томилхоо амлнаа. Цэвэрлэгчийнхээ ажлыг хийж байсан Гленда дээр очиж бас тэрвэрч аваад та цэвэрлэгчийхт арай дэнд ухаантай хүн шүү баярлаа гэд ажлынхандаа хандан би бүх зүйлийг зөв байранд нь тавина. Амлж гин гэж хэлээд Алексийн гэрлүү явна. Очоод би яста тагшаач. Чи компанид буцаад орох хэрэгтэй байна. Би чиний танилцуулгыг унссан. Яста галзуу санаа болсон байл. Гэхэд Алекс ч угаасаа бөөн уур. Худлаа солиороод өглөө уншаагүй л байсан шүү дээ. Чи намайг үл хөндөлсөн. Миний санаануудыг бүгдийг сийнгүй байсан. Гэхэд Даниэлч бурууга хүлээн ажилд нь эргүүлж авахыг ядгахад Алекс эрэгтэй ажилчтай ижил цалин бас манерийн өрөөг төслийг өдөрдөх эрхийг хүсч Даниэл угаасаа зүрхний углуургандаа Алекст бондон шаацсан болохоор бүх саналыг нь зөвшөөрч дахин хамтран ажиллахаар болно. Алексийн нэр хүндэж компани ажил бүтэмжтэй байхын хажуугаар үсч бараг инфлюенсер болоод байгаа юм яагаад байгаа юм бүхэл сонин сэтгүүлийн нүүрэнд зураг нь гарч шагнал урамшууллуудыг хуу хамж эхэлнэ. Киноны төгсгөлд Алексийн захирал байсан шар самжилсан өвгөн Фред эмэгтэйчүүдийн эрхэт ертөнцид очин тагтаатай залуутай хэрхэн эндээс гарах талаар ярилцсан сууж буугаар кино маань өндөрлөж байгаа юм. Бид Яадын сувгийн үүсгэн байгуулагчдын нэг хайрт найз, сайн хань, ачлалт хүү, e-спортын гайхалтай тайлбарлагч, стример, контент бүтээгч, чин зоригийнхоо зуурдаар алдаад удаагүй байгаа билээ. Андынхаа гэгэнд урсгал зориулж, түүнтэй хамтран зорж явсан ч
гүйцээж чадаагүй зүйлсээ гүйцэнэ гэдгээ амлаж байна. Хүсэл мөрөөдлийн зүг бид хамтсан Хизэж бид бинэ арахгүй нас мен хэрвээ чиний аран зай эндүгэ болвол хамгийн том хүсэл минь зөвхөн чи байх болно 10 жил үеийнхээгүй бол андаа гэж бодвол муухан хамаатнаас илүү миний мосаа найзууд дурах шагаад айлч явахад арыг минь тавч байсан жорлон тэрвээ сууж байхад нуурын дээр минь дарж байсан мөрөвлөвдө байх үед минь пүүзэл талээ зарж байсан бити тухай байгаад гэдэг кинонд гарч байсан энэ бол миний найзууд хуучир тусмаа сэтгэл дотн зэл залуугаараа зарим нь сэлбэр тэнгэрт хамхан отон чихэн найзыг олох хэцүү бурхан даалтах хамархан бүс анаа зов найз минь чимээ мэн хитэрэ бахархан найзууд минь надад хаус машин тэрэг мөгнөөс үнтэй зугаад цэнгэлтэй мөчүүдээ зураг болгон үлдээ Хүсэл мөрөөдлийн зүг бид хамт гисэн